За самбана өнөөдөр SAT mathematics proportionтэй болгоодыг бодноо. Okay. Question 1. Julie has a square fence that encloses her garden. She decides to expand her garden by making each side of the fence 10% longer. After this expansion, the area of Julie's garden will have increased by what percent? Тэгэхээр эхлээд square gardenтай байсан байна. Тэгэхэд энэ square garden-гийн length-ууд нь 10 хувиар бүгдээрээ ихсэн байна. S. Тэгээд бүгдээрээ S length нь адилхан яадаг бол square fence гэсэн болохоор. За тэгээд энэ 1.1 S, энэ 1.1 S. Тэгээд нэг бодох юм бол 1.1 S үрчгэн 1.1 S нь 1.1 квадрат S квадрат. Тэгэхээр уусаа area нь S квадраттай адилхан. Тэгэхээр уртлын тонол бид нартай хамааралтай гэсэн үг. Тэгэхээр 1.1 квадрат нь 1.21 S квадрат. Тэгэхээр манай энэ Julie-гийн garden 21 хувиар ихсэн байна. Тэгэхээр харилт нь B. Okay, question 2. The area of the trapezoid above can be found using the formula half B1 plus B2 times H. If length BC and AD are halved and the height is doubled, how would the area of the trapezoid change? За тэгэхээр энэ урт BC нь 2 дахинаар багассан байна. Бас length урт AD нь 2 дахинаар багассан. Тэгэхдээ height өндөр нь 2 дахинаар ихсэн байна. За тэгэхээр эхлээд томьёогоо бичье. B2 үрчгэн H. За тэгээд энэ бол энэ original томьёо. Тэгээд одоо length нь багасаад height нь ихсэн томьёог бичээ. Тэгэхээр энэ 2 дахинаар багассан. Бас B2 нь 2 дахинаар багассан. Тэгтээ манай өндөр нь 2 дахинаар ихсэн. За тэгэхээр энэ bracket дотор B1, B2 нь хоёулаа 1.2-оор үржигдэж байгаа болохоор энийг гадагшаа гаргаад 1.2 үржих нь B1, B2, 2H. За тэгэхээр энэ бүгдээрээ бүх юм үржигдэж байгаа болохоор энэ 2H 1H-ээр үржүүлээд height нь 1.2 үржих нь 2H is 2H divided by 2. Тэгэхээр H1 болоод original equations руу буцаад орчлоо. Хуврагдаад. Тэгэхээр ямар ч ялгаа, ямар ч change гараагүй байна. Яг л энэ хоёр хоёулаа яг адилхан. Тэгэхээр answer is B, the area would stay the same. Question 3. In the triangle above, the lengths of the sides relate to one another as shown. If a new triangle is created by decreasing S such that the area of the new triangle is 64% of the original area, S must have decreased by what percent? За тэгэхээр triangle-ийн томьёо нь half S squared. Тэгэхээр original энэ тэгэхэд хурагдаад энэний 64% нь гэхээр 0.64 half S squared. Тэгээд хэдэн хувиар багассан бай гэдгийг олохын тулд ийм томьёо ашиглана. Half x s squared. X нь хэдэн хувиар багасж байгаа гэдгийг олно. За тэгэхээр нэг expand хийвэл half x squared s squared. Тэгээд энийг нөгөө тал руу шидээд half нь энтэй устгагдаад s squared нь энтэй устгагдаад тэгээд 0.64 нь x квадраттай тэнцүү. Тэгээд
0.64-ны язгуур x-тэй тэнцүү. Тэгэхээр энэ нь 0.8 x-тэй тэнцүү. Тэгэхээр энэ s нь одоо энэ хурагдсан s нь original s-ээс 20 хувиар жижиг байна. Багассан байна. Тэгэхээр answer is B. Okay, thank you, bye.